айгу муухай ингээд шилжих үед л рефлекшн гоё тий. Би сараа явах зүүн л хийсэн. Шүү. That's best. Буцааж ирэхдээ ингээд тийм жижигхэн зүгтээ авдаг байхгүй. Арай сарны 5 гэлээ байна. Let's go home. Миний нисгийн бүртгэл эхэлсэн байна. Сөүлийн нислэг энэ чи 31-ээс 38 дугаар хэсэг дээр гинэ. Тэнд угаасаа ийшээ харагдаж байна. Явж бүртгүүлцгээе. Өчтөө төрүүлээд аптера бүртгүүлсэн болохоор яг энэ чи internet and mobile check-in гэсэн ийм шугам дээр хүрээд ирж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт миний урд ерөөсөө нэг 4 хүн байна. Хэрвээ энэ дээр бүртгүүлж исэн бол ийм урт очраараас. Тэгэхээр хүмүүсээ нислэгтээ онлайнаараа бүртгүүлж байгаарэ. 18-19. Хэдийн шалганаараа ороод зорчих нэг хаалганыхаа хажууд исчлээ. Амар хүнтэй байна. Гэтүү. Айгу тухтай нисэх бол биш байна. Гэтэ Сөүлд 2 дугаар терминал дээр буухаар эхлээд нэг айгу муухай ингээд шилжих үед л орилоо л гэдэг байсан санаж байна уу? Нэг тийм нүдэн эргэлдэл гэдэг байсан хүмүүс гэсэн чинь нөгөө ийм цахим гарцтай болсноос хоош хүн шалгадгүйгээр цахим гарцтай болсноос хойш хамаагүй дээр болцсон. Зүгээр юм тайваараа одоо өөрийнхөө таваар юугаа boarding pass-аа уншуулаад оёвж ороод тэгэл ингээл гараад тэгээд одоо ингээд зорчин явах дахин руу орж ирж байгаа байхгүй амар сэтгэл зүй тайгуу тайв. Өмнө нь яагаад ч солонгос нэг юм бухаарл ингээл нэг амар тухгүй болтол ингээл ингэдэг байсан. Тэр тийжсэн үү? Би 203 дээр байгаа байхгүй ч автоматар явж болдог. Юу бах юм? AM байна. Сонслоо. Ингээл яваад өгнө.